хилцээрийг дэмжиж байгаамаа 2015 оноос эхэлсэн гэж байгаа. Ер нь бол байгалийн зүй зохистой ашиглаа. За экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөгөө талаараа Монгол улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх, нөгөө талаараа тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бүх түвшний байгууллагуудын ажиллах нөхцөл болцоо хангах ийм бодлого зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа төслөө гэдэг дээр бол бас дэмжиж байгаа илэрхийлье. Тэгээд хоёр дахь шатны энэ хэрэгжих энэ 19.5 сая евро сая бас сайдын танилцуулга дээр нэгт бодиттой тодорхой туссангүй юунд хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ энэ төсөл арга хэмжээг. За өнгөрсөн хугацааны нэгдэх хэрэгжилтийг харахад бол ер нь материалын бааз, техник тоног төхөөрөмж, байгаль хамгаалагч нарын тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах байгаль хамгаалагч нарын унаа хэрэгслийн асуудал гээд олон бодиттой системтэй асуудлуудыг шийдсэн бас үр дүнтэй болсон гэж ингэж харж байгаа. Хоёр дахь шатны энэ төсөл хөрөнгийг юун зарцуулах талаараа бас дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. За тэгээд дараа нь санал дээрээ санал хэлнэ. Цэрэнбаацад хариулъя. За амарцаа гишүүний асуултанд хариулъя. Эхний төслийн үр дүнг үнэлээд энэ цаашдаа өөр дараагийн бүс нутгуудад болон өмнө үргэлжлэж байсан бүс нутагтаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хоёр талууд тохирсон юм а. Энэ нэгдүгээрт одоогийн бидэн дээр байдаг хүндрэлтэй байдаг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, мөн нутгийн ард иргэдийг орлоготой байлгах, зээлийн эргэлтийн сан бай бий болгох гэж байгаа. Мөн сургалтууд байгаа. Мөн зарим бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн төвүүдийг барих, ажлын байрыг бий болгох, мөн байгаль хамгаалагч нарын багаж хэрэгсэл, автомашин, дүрм тувцас, техник, технологийн чиглэлүүдээр ингээд тусгайлан заасан явж байгаа. За мөн дээр нь бүр бид нар дээр хамгийн тулгараад байгаа юм асуумд ганцхан бэлчээр биологийн олон янз бүрийн нийгэм эдийн засгийн судалгааны ажлуудыг давхар Германы мэрэгчлүүдтэйгээ хамтарч хийх ийм асуудлууд гарцсан байгаа гэдэг хэлье. Нийтдээ 13 хамгаалтын захиргаа дээр энэ төсөл хэрэгжинэ. 5 аймгийн 7 аймгийн нутаг дэвсгэртээр энэ төсөл хэрэгжих юм. Дорн говь, өмнө говь, Гов Алтай, Завхан, Дунд говь, Баян хонгор, Увс, Баян үлгийгээд 9 болчихж байгаа юм байна. Дамнсан бүс нутгийн тусгай хамгаалалттай газар учраас тусгай хамгаалалт цаанаасаа л За Оттомор гишүүн